За галийн шинжилгээний хүрээнд галийн төв лаборатори нь нүүрсний шинжилгээний 25 тоног хөрөмжийг шинээр суйрлуулж, нүүрсний иж бүрэн шинжилгээг шинээр нэвтрүүлж, бүгд найрамдах ард улсын үндэсний итгэмжлэлд амжилттай хамрагдаж чадсан. За бүх төрлийн нүүрс нь техникийн 8 үзүүлэлт болон хорт элементийн 5 үзүүлэлтээр иж бүрэн шинжилгээ хийгдэж байгаа. Засгийн газрын 193 дугаар тогтоол болон 2023 онд шинжлэгдсэн техникийн шаардлагын стандартын дагуу галийн төв лабораторийн шинжилгээний үр дүн үндэслэн нүүрсний ангиллыг үнэн зөв тодорхойсноор амнаатыг 2 дахин нэмэгдүүлсэн. Бусад лаборатори руу нүүрсний дээжийг шинжилгээнд явуулаад дүгнэлт гаргахад 5-7 хоног зарцуулдаг байсан бол галийн төв лаборатори өөрөөр шинжилгээ хийснээр 72 цагийн дотор шинжилгээний үр дүн гаргадаг болсон. Бүгд найрамдах ард улсын үндэсний итгэмжлэлд хамрагдсанаар галийн төв лабораторийн шинжилгээний үр дүн бүгд найрамдах ард улс нь хүлээн зөвшөөрдөг болсон. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд эдийн засгийн болон цаг хугацааны өндөр ач холбогдолтой. За тухайлбал бүгд найрамдах ард улс нь нүүрсийг импортлож авахдаа хорт элементийн агуулмжийг маш чухалчилж үздэг. Галийн төв лаборатори нь хорт элементийн 5 үзүүлэлтээр шинжилгээ хийж эхэлснээр аж ахуйн нэгжүүдэд хорт элементийн агуулмж өндөр гэсэн асуудлаар хөлийн зооноос буцах энэ асуудал шийдэгдсэн байгаа. Галийн ерөнхий газар